Зохиолыг бичсэн Баяр сайхан Баавка. Нутагт минь бүгд бий. Ганаа энийг хар да. Би яг тэмээ шиг чулуу болсон гэсээр унж тусан гүйж ирэх эрднийг харах гозгор бороохон чи ямар тэнэг юм бэ? Чулуу гээд ухтаа яадаг юм бэ? Наадах чинь бит хоёрын тэмээ юм чинь. Тэмээгээ олоод ирлээ хөө гин шүү дээ гэв. Эрднээ ганаа руу гимссэн байртай харж нээрээ тийм шүү дээ гэснээ төд удалгүй нүдэн сэргээд хөгшин нь алдсан тэмээгээ олоод ирлээ. Алив ам хатаад өгөх нь өвөнд айрагд хүлээдэгтэй гэжрээл эгээл том хүн шиг ханхалсан суухт нь ганаа жигтэйхэн дуртай ухс хийж хул гэж нэрлдэг хавтгай чулуугаан шүүрэн авч гэрийн баруун хаяанд байгаа том өвтөр дөрвөлжин чулуунаас айраг аяглах мэт хийн буцаж ганаад ихэд хүндэтгэлтэйгээр барив. Тэр хоёр чулуун гэртээ тоглож унжина. За, өвгөн чинь мордохгүй бол болохоо байлаа. Хэдэн мал холдох нь гэдэл шилбүрээ унан чавхтаж хургаа эргүүлнэ. Тэр хооронд ганаа гэр орноо цэвэрлэж гадна дотн ажиллаан хийн. Зунжин айл гэр болж тоглосоор нэг л мэтгэд намар болж сургуультай явах цаг болно. Энэ үед эрднээ их дургүй. Ягд гэвэл тэр ганаатай хамт тоглох бүхэл бараг уулз чаддгүй байлаа. Нэг сургууль сурдаг хэрнээ хавар ганааг жигтэйхэн самчсан айл гэр болж тоглохын хүсэлд автсан амтэн ирдэг байж билээ. Ганаа их сурлагатай охин. Бүтэн нэр нь Ган Тунгалаг л да. Дээр нь тэр 2-3 жил дараалан сургуулийн гоо охин өргөмжлөл хүртэж бүр өнгөрсөн өвөл аймгийн бяцхан мийс гэдэг тэмцээнд төрүүлсэнийг сумаараа шагшсан юмдаг. Мянгантаа хүсэхгүй байсан ч өвгөн салхи улин он цаг урссаар эрдний ганаа хоёр өсч ахлах ангид орцгоов. Гэсэн ч тэр хоёр яг л хуучнараа зундаа айл гэр болж тоглосоор харин балчир бага насандаа хийж байгаагүй үйлдэлийг эрднээ хийж ганаад зандруулан тэр дороо номхон морь шиг болно. Тэр үйлдэл нь сүртэй ч юм биш л дээ. Хаяа нэг мөрөөр нь тэврэх гин аль эсвэл малаа эргүүлэхээ таг муртан ганааг ширтэн суудаг болсон бөлгөө. Хаяахан оройдоо хоёул арийнхаа харууны ингэрт элдвийг ярьж удтал сууна. Өдрийн од шиг ховролдох тэр цаг эрднэд югаарч сольшгүй сайхан мөчүүд болж үлдэнэ. Томрох тусмаа ганааг бусдаас харамлах болсон эрднээ чухам яахаа мэдэхгүй байв. Элсэлтийн шалгалт болоход тэр ямар ч сургуульд шалгуулсангүй. Харин ганааг бүх талаар дэмжиж урд хойно гүйнэ. Эрдэнэ шалгалт шүүлэг өгсөн бол ямар ч сургуульд орчих чадaltaй хүү гэсэн ч тэр жигтэйхэн нутаг амьтай нэгэн байв. Хаашаа ч юм явна гэхээр л ягаад ч сэтгэлд нь багтдаггүй бүхий л сайн сайхан бүгдээ орхиод явчих гээд байгаа мэт хачин бодол төрнө. Аав ээж ах トゥ н загнаж зандраад аргадаж гуйгаад ч тусыг эс олжээ. Тэнэг амтэн орчин үед эрдэм номгүй хаа хүрнэ гэж бодов. Илжиг модон хударгандаа гэдэг дээ. Заяагүй амтэн залуу хүн байж энэ хонхортой өтлөх юм уу чи гэдэл янз бүрээр үзжээ. Үеийн нөхд нь хүртэл эрднээ чи тэнэг баха. Ганаа сургуульд орчихвол чи эндээ үлдэнэ. Хотын ганган залуус дор нь панаалдаад л авгаагаа улгаж орхин доо гэхтэн. За та нарт миний явдал огт хамаагүй. Тэгээч би ганааг мэднэ гэхээс өөр зүйл ярьдгүй байжээ. Ганаа хуваар авч Улаанбаатар хот руу явлаа. Тэр намар эрднээ маш их ганцаардаж ёстой л амаа барьж байв. Яваандаа харамс хаач болж хаяах нэг сумын төв орж ганаатай утсаар ярьдаг болов.
Хэн хэн бие биедээ хайртай дуртай энэ гэж ярилцж байсангүй. Би түүхэн л хоёр биенээ дурсаж явдаг байжээ. Нэг жил өнгөрлөө. Хаврыг тесэн ядан хүлээж байсан Эрдэнэгийн хүсэл талаар болж ганаа нутагтаа ирсэнгүй. Хотод ажиллаж байгаа сургалд уулдаж харавааныхаа ингэрт гараад л жаахан суухаар ганаатай уулзсан мэт болж түүний сууж байсан газар нэг л дулаахан сайхан санагддаг байжээ. Хоёр дахь жилийн өвөл Эрдэнэгийн ангийн хүү өвлийн амралтаараа ирэхдээ нэлээд хэдэн сонин авч ирж түүнд өгөв. Тэр сонин дээр гараагийн үзэсгэлэнтэй зургууд гарчээ. Баг зэрэг турж жигтэйхэн цагаан харагдаж буйг эс тооцвол түүнтэй чулуун гэрт тоглож өссөн авайл гэргийн яг л хിവэр ажээ. Оюутан мис говь нутгаас тодорлоо гэсэн гарчигтай зургууд байв. Бас нэг сонин дээр түүний ярилцлага гарч хамгийн догдлом орно. Та найз залуутай юу гэсэн сурвалжлагчийн асуултанд тэрээр одоохондоо найз залуугүй гэсэн байлаа. Эрдэнэ түүнийг уншаад дотроо ихээр гомдож хоосроод явчихав. Ууланд хүнийхээр бол найз залуу минь нутагтаа байгаа гэх байж л дээ. За бүр бай гэхэд бодож явдаг хүн би гэсэн бол тэр бөөн хөл хөөр болж баярлах байв. Харин ганаа тэгсэнгүй. Түүнийг дурссангүй өнгөрч тэр жил нэг найз нь хотын ганган залуус дорн панаалдаад л авгаагаа болгочихно дөө гэснийг гунигтайхан нэхэж бодов. Энэ явдлаас хойш Эрдэнэ ганааг бодох бүрт уур нь хүрч харавааныхон ингэр рүүч гарахаа болив. Хамтдаа эхнэр нөхөр болон тоглож өссөн чулуун гэрээдээ үе үе очин засч янзлан ойр орчмын цэвэрлдэг байснаач бүр болив. Харин бүр нэг удаа айлд очин жаахан нэрмэл ууж буцах замдаа чулуун гэрээрээ хэрэг болгон дайрч дугуйруулан өрсөн гэрээ яг тэнцүү хоёр хувааж орхиод явжээ. Сумын төв рүү орохоор хүн амьтны амнаас манай сумын ган тунгалаг Монголын мис болсон. Одоо гадаад руу мисийн тэмцээнд явах юм гэлээ. Мэдээгээр гарсан гэхээр байнга сонсогдох болов. Утасныхан дугаар байгаа боловч ярихаас уур нь хүрнэ. 3 дахь жилийн хавар ган тунгалаг нутагтаа ирхэн гэсэн яриа салхи мэт дэгдлээ. Аймгийн засаг дарга манай аймгаас нэр дэвшиж гарсан улсын хурлын гишүүн энтер баахан томчуудтай ирж сумандаа хүүхдийн цэцэрлэг барьж өгөх юм гинэ гэж цуурч гарав. Үнийг сонссон Эрдэнэ хэц. Тэр хэдийн цэцэрлэг барих гэж юу байх вэ? Хэдэн төгрөг томчуудтай хувааж идэхэнтэй гэхэд ээж нь түүн рүү жигтэйхэн муухай харж юу гинвэ? Хар нэлхаасаа хамтдаа тоглож нэг аягнаас тараг сүгэ хувааж ууж өсчөөд нэгнийгээ сайн сайхан явахад баярлаж хөөрхийн оронд атаархаа сууж байдаг. Чи ямар арилсан дотортой хүн бэ? Гэдэл үглэж гарваа. Ишим уу ганаа маань дэлхийн том тэнцээнд оролцоод Монгол орноо төлөөлөөд л хүн сайхан явах сайхан юм өө. Эмээн нутаг усандаа зартай үйл үрцэнд уран сайхан хүүхэн гэгдэж явсан гэж ээж минь ярьдагсан. Сайн ч охин, сайхан ч охин гэдэл үгээ олж ядан магтах ээждээ уур нь хүрч орхив. Ганааг өнөө маргаашгүй ирнэ гэж бахад Эрдэнэ гэрийнхэнтэйгээ зөрсөөр байгаад оторт гарлаа. Сар шахам өөрийгөө тамлаж явж иржээ. Манай маанаг илжиг шиг зөрүүд амтэн шүү гэсээр Эрдэнэгийн оронд аав ээж нь түүнийг угтжээ. Ганаагийн хөөрхөн сайхан болсныг хэл амтаа бүхэн шагширч хэлгүйгээс арай л хотож нохой малын хашаа нь дуугарсангүй. Харин ганаа ээжд нэг сонин зүйл хэлжээ. Эрдэнэтэйгээ уулзна гэд баярлаад байсан байдгүй шүү гэд байсан гэснийг дуулаад
Урд өмнө баярлж байгаагүйгээр баярлав. Мөн хойд харавааны энгэр рүү ганцаараа яваад удаж ирээд Эрдэнэ хойд энгэр рүү хэр их гарч байна гэдэл инээсний сонсоод амьдралдаа хоёр дахь удаага амаа барив. Тэр шууд л харавааны энгэрөөд давхив. Очоод суудаг байсан газраа очивол суудаг хадан дээрээ зурв савчуулан орхижээ. Яарвчлан үзвэл сайн байна уу? Чамтай уулзч их зүйлийг ярина гэж бодож байлаа. Чи намайг ирнэ гэдгийг мэдж байсан байж яагаад яваад өгснийг л бодоод олохгүй юм. Ядаж ганц утсаар ч ярихгүй. Чи их сайн хүн юм аа. Би чамайг ярина гэд дугаараач солиогүй хിവэрэ байгаа. Над руу заавал яриарай. Найз нь утсаа чагнаад л байж байна. Чи ойрын үед гэрээрээ очоогүй юм уу? Малын хөлд тарсан байна лээ. За удахгүй уулзах баха. Баяртай. Ган тунгалаг гэсэн байв. Зурвсыг уншиж дуусмагцаа айл гэр болж тоглож байгаад буруу зөрүү үг хэлж ганаа зандруулаад номхон моримт болдог байсан шиг ном хурж орхив. Тэрээр гэвгэнт цочсон мэт давхийн чулуун гэр рүүгээ хурдлав. Морой яваа нундан шахам өсрөн бууж очвол гэрээ яг хуучин хэвэнд нь оруулан өрж эргэн тойрныг цэвэрлэж орхисон нь ганаа яваагүй. Харин Эрдэнэ хургаа эргүүлчихэд л ирж байгаа мэт дотн санагдлаа. Ганаа хотод оюутан болж ирсэн тэр цагаас хойш түүний ажил зарим үед элбий юм шиг л бүтдэг байв. Одоо тэр нэгэнт олонний танил ихэмсэх хатагтай болжээ. Телевиз сонингоос салхаан болж хизээ язааны хүрээний хүн болсон ч үргэлжил нутгаал өгүүлнэ. Ихэнх хүн насаараа зүтгэж олдгүй хөрөнгө хогшлыг тэр ердөө 4 жилийн дотор олжээ. Оюутан мисс гэгч тэмцээнд найз нөхдийнхээ ятгалга дэмжлэгээр орж төрүүлсэн цагаас л түүнд хамаг юм хаалгаа нээж хэд хэдэн реклам тоглон кинонд ч тоглох саналууд салхаан байжээ. Нэртэй компани нүүр царай болж гэр орон унаад хэрэгч зүгээр шахам ороод иржээ. Зарим үед тэр санаа зовдөг байв. Өөрийнхөө тухай өөрөө ч мэдэхгүй уйлмаар, гутармаар зарим үед арайчдыг мэр зүйлсийг олж уншдаг байлаа. Зарим сонин ор үндэсгүй зүйлийг бичиж орхидог байв. Яг энэ үед тэр маш их ганцаардаж Эрднийг улам ихээр өгүүлнэ. Түүний амьдралын хамгийн сайхан мөч харавааны энгэрт түүнтэй ярилцж суусан уюуд л аж. Юугаарч саялшгүй ариухан стол алтан мөчүүд мэт санагдана. Их хотын хоолой гашуун аргуулах битүү утаан дунд алгаж явхдаа нутгийнхаа задгай дураараа салхийг улам их өгүүлнэ. 2-3 цаг төгжрөн уурандаа шатаж яарах, бие биенээ хараан бухимдаж, дотор муухай өргөм чанга дуут дохиогч сонсож, машиндаа суухдаа эрх дураараа давхиж явдаг талаа санана. Үнтэй тансаг гял цал зоогийн газарт хооллож суухдаа оройдоо бөөгнөр нь сууж идсэн борцтой бор шөл нь уламжих өгүүлэгдэх ажээ. Өдөр хоног өнгөрөх бүр тэр их хотын чимээ шуугаан элдвэр хэлгдэх хэл ам атааж өтөө баян сатгалын ирчүүлийн шалиг харц хуурамч дурлалаас залхаж байлаа. Ган тунгалаг тэссэнгүй. Яагаад ч тэссэнгүй. Өөр тэнд байгуулсан ажлын бүх санал гэрээг цуцлахыг менежертэй хэлэхэд менежер нь ихэд гайхан "Ганаа, энэ бүгд мөнгө. Гэрээнүүд цуцлагдвал чи дампуурна" гэж ихэд сандран хэлэхэд Ганаа маш сайхан инээмсэглээд "Айх юмгүй. Чи сайн менежер. Чамд ажил олдоно" гэв.
Би өөрийнхөө талаар яриаггүй. Таны төлөө хэлж байна. Та дампуурна гэлээ. Ганаа нөгөө л янзаараа зүгээрээ. Би дампуурахгүй. Миний нутагт миний гэсэн бүгд бий гэснээр тэр хоёрын яриа өндөрлөв. Эрдэнэ өмнөх оройн хар ууны ингэрт удтал суужээ. Бараг нойргүй хонсон тэр өдөр чулуун гэртээ ирж эргэн тойрныг цэвэрлээд элдвийг бодно хэвтэл унтж орхиж. Хэр удаан унтснаа ч мэдсэнгүй. Хэн нэгэн зөөлхөн татах шиг болов. Зүүдэн дунд нь өвгөөн босч цайгаа уугаарай гэх шиг. Зүүдлээд байна уу гэтэл хажууд нь хүн байгаад ч байгаа мэт санагдав. Бодлоо. Юу лээ? Би чинь овооныхоо ингэрт үүр цайтал суусан. Адууга осолж хаад. Өө, гэрийнхээ дэргэд ирээд хэвтсэн. Унтчихжээ. Гэж манархтай зэрэгцэн босоорой хөө гэх ганагийн дуу гарав. Эрдэнэ цочин өндийвөл ган тунгалаг дэрэгд нь инээмсэглэн сууж байлаа. Зохиолөгдсөн Бавка Баяр сайхан. Уншсан Баяр Баддорж.